За сайн байцгаана үзэгчтэй. Манай нэвтрүүлгийг хэлж байна. 2016 оны улсын их хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан засгийн газар ажиллаа аваад одоо нэлээд хэзэн сар болж байгаа. За энэ хугацаанд мэдээж хэрэг бодит эдийн засгийн хүндрэл бол тулгарч байгаа, тухай хүн болгоо мэдэж байгаа. За ингээ энэ дээр ямар арга хэмжээ авах бол яаж ажиллах бол гэдэг ийм хүлээлт өндөр байсан. За засгийн газар инхнийхээ үед бол бас зарим арга хэмжээг авч байсан боловч одоо орон нутгийн сонгуультай холбогдож бас тайлбарж болохоор ийм үйлчлүүд өрнсөн. Зарим одоо анхныхаа төлөвснөөс ухарсан ч байд юм уу. Эсвэл одоо тодорхой нийгмийн талын арга хэмжээг танах асуудал дээр төдөлсдөг ч юм уу. Ингээд цаг хугацаа их алдсан юм намар болж өнгөрлөө. Тэгээд одоо ямар ч байсан орон нутгийн сонгуул бол эхний хэсгийг дүн гараад ингээд өндөрлж байна. Тэгэхээр өнөөгийн Монголын эдийн засгаар нь ямар байгаа юм? Улс орны тогтолцоо одоо шинээр байгуулагдсан засгийн газар улсын хурлаас бид юу хүлээх өгөөд олон хүлээлт байгаа. Тэгэхээр одоо энэ талаар бас нэлээд одоо ярих санал солилцох ийм одоо цаг үеэл бас ирсэн гэж ингэж үзэж байгаа. Ингээд өнөөдөр би шинээр байгуулагдсан улсын хурлд сонгогдсон нэгэн гэрхэн гишүүнийг нэвтрүүлэгтээ зочлоор орлоо. Тэгээд манай зочин Зандан Шитрх гишүүн танд орой өндөргий. Та бүхэн орой өндөргий. За сая ингээ харсан чинь жавхлан гишүүн манай нэвтрүүлэгт бас өмнө орсон юм. Тэгээд таяр чи хамт тангар өргөсөн юм шүү дээ. Харин тэнгөө цагаан толгойн өсгөөнд дарааллаа. Тангар өрдөг гэж бас бид урдм бүр дээр юм бас гингөө сайн татлаа. Тэгэхээр шинэ одоо их хурл ажилла эхлээд намрын чуулган одоо ингээд явж байна. Ерөнхийдөө таны хувьд одоо ачаал хэр зэрэг өнгөрсөн хугацаанд? Өнгөрсөн хугацаанд бол одоо нэлээд ачаалтай ажиллаа. За зарим талаар одоо хөдөө хөрж гадаа дандж ажиллаа гэж одоо хэлж болохоор тэгж ажиллаа. Ер нь улс орны эдийн засгийн байдал чамаргүй байна. Цаг хугацааны хувьд гэсэн энэ их хурл засгийн газар нэлээ шахуу ажиллах тийм шаардлагатай цаг үе учраас. Бодит байдлыг бол одоо маш хүнд байна. Ер нь одоо манай улс чинь баларцсан юм байна, бараг дампуурсан юм байна гэж нэг хэсэг яриа тийм ээ. Тэгээ тэр яриа минь билээ удаан үргэлжлээ. Одоо үйлдэл их шаардлагатай байна гэж харж байна та юу гэж бодож байна? Тантай бол санал нэг байна. Нэг талаасаа байдал бол маш хүнд байгаа. Ер нь улс орны гадаа дүр 40%-аас дээш байх юм бол тэр гадаа дүрийн эрсдэлтэй орно гэж тооцогддог. Өнөөдөр бол Монгол улсын гадаа дүрийн хэмжээ дотоодын нийт хүндрэл хэмжээ 63% давтсан. Засгийн газрын хүлээгдэж байгаа төсвийн гүйцэтгэлээр 87% болсон юм нэлээд өндөр өрийн тарамттай. За дотоодод ч эдийн засгийн байдал бол энэ өнөөдөр Монгол банкны төрийн мөнгөний бодлого улсын хурлын чуулгаанд дөнгөж сая хэлцэж байгаа ирлээ. Өнөөдөр Монгол улсын хөгжлийн банкнаас олгогдсон гэхэл одоо бараг 6 их 80 төгрөг одоо зүйн төс зарцуулагдсан. Монгол банкнаас 7 их 80 төгрөг бас зарцуулагдсан. Гэхдээ харьцан өргөн төлөвсөнд харилцааны банкудаар дамжуулж өгсөн учраас ингээд тоонууд яриад ах юм бол ер нь маш хэцүү тоонууд ярьж болохоор. Ер нь бол Монгол улс олж байгаа төсвийн орлого буюу олж байгаа орлогынхон одоо 5 төгрөг тутмын 4 төгрөгийг нь зээлийн өр хүн төлөхөр ийм хүн төсөв байна. Гэхдээ энийг бол нөгөө хятад ханзаар хямрал гэдгийг боломж гэж харддаг гэдэг шиг өнөөдөр бас энийг боломж болгож ашиглаж. Ер нь энэ дээр тогтолцоогоо шинжилж өөрчилж аваад за улс орныхоо том төслүүдийг урагшлуулад хөгжүүлээд хүнд үед ч монголчууд нэг цагийн толгойж байгаа нэг бүсээ чангалаад нэг босдог шин. Ийм бол их боломжийн жил эмчучраас хийх ажлууд одоо энэ төсвийн хууль баталгаас ихсүүлээд засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээнд төлөв оруулж ирэх ёстой. Энэ бол хамгийн бодит одоо арга хэмжээ. Өрийн таац дээр зүгээр нэг зүйлийг санахад одоо 12-аас 16 оны үед ажиллаж улсын хурл өрийн таас нэмэх ус хүлээн болж нэмсэн шүү дээ. Тэр үед Монгол Ардын номын эсэргүүцчихсэн энэ өрийн таасыг нэмж болохгүй энэ одоо улс орны аюулгүй байдал. Гэтэл одоо өшөө дээш нэмэх тухай асуудлыг бас хөндөж тавьсан тухай мэдээлэл байна. Өрийн таасыг бол нэмэх гэж бас ойлгохоос илүү өрийн бүтцийн өөрчлөлт гэж нэг юм data structuring гэдэг тийм нэг ойлголт байна. Тэр бол өрийн нөхцөлийг өөрчлөх гэсэн үг. Өрийн нөхцөлийг өөрчлөх гэдэг бол манайх ч одоо нэг 6-аас 10.9% хүүтэй зээлүүд авсан байна шүү дээ. За хамгийн сүүлийн авсан 500 сая доллар бол 10.9% хүүтэй. За 250 сая доллар нь бол
10.8 одоо лайбер дээр нөхөн 6 гэдэг чинь бас 10 гарсан хүүтэй. За ингээ бонд 6 хөвч хүүнүүдтэй 6 7 8 гэхээр ингээд. Теорийн нөхцөл энэ хүүнүүдэд манайх 1.3 их найт төгрөгд ирэх онтол. Манай олж байгаа орлого 5 их найт. 5 их найтаас 1.3-ын хүүндэд төлнө. Тэгээ энэ хүүгийн зардлыг бууруулж одоо төсөв хөрөнгө оруулалт их ажил хийх болцоотой болно. Үүний тулд дахид зээл аваад 2% хүүтэй юм уу? Тийм багхүйтэй зээл болдох шээ. 3% хүүтэй ч юм уу? Дээр олж аваад. Тэрүүгээр нөхөж чадуулан чинь одоо 10 тэрбум долларын 8% гэж тооцъё л та тийм. За 10 тэрбум аваад. Багхүйтэй зээл аваад тэрүүгээр одоо дараагийнхаа өрийг нөхцөлийн өөрчлөлт гэдэг маань. Тэр хамгийн гол тийм 2-3% хүүтэй зээл болдох хоёр. Одоо ягаад тийм өндөр 10 авч 10 чиглэл баг гэж ярьж байсан юм бэ? 2%-аас доош хүүтэй зээлийг хөгжлийн зээл гэж олгуулсан юм байна. 2% хүүтэй зээлүүд одоо жишээлбэл Дэлхийн банкны зээлүүд одоо хөгжлийн зээлүүд биш үү? Одоо ингээд зам барилгын дээр орлоод байгаа. Энэ зам барилга руу оруулж байгаа зээлүүд бол голцоо хөгжлийн зээлээр хийдэг. 2% хүүтэй одоо хугацааны 20-аас 30 жилийн хугацаатай. За энэ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зээлүүд бол энэ хөгжлийн зээлүүд бас байдаг. Мөн одоо олон улсын хандлагч байгууллагууд, хандлагч орнуудаас бид зээл тусламжийн бодлогоор ийм хөнгөлтэй хүмүүстийг зээл авч хийж энэ өндөр хүүтэй зээлүүдээ одоо төлөх нэг талаас хүүг нь бууруулахгүйгээр бидний байдал сайжрахгүй. Одоо хамгийн ихний ээлжинд $580 сая одоо ингээд эх 2 сарын дотор бид нар төлнө. 2-3 сарын дотор. Тэгээд $580 сая төлөх зээл бид авахгүй бол тампуурлаа дефолт зарлах юм бол манай зээлийн хүүгийн төвшин босоо явчихна. Эх хонд $1 тэрбум төлнө. Цаана дахиад олон тэрбум долларууд өндөр хүүтэй хүлээгдэж байна. Тэгээд энэ бүхнийг эргэлтэнд оруулж авахын тулд зээлийн бүтцийн өөрчлөлт буюу юу? Зээлийн нөхцөлийг өөрчлөх асуудал ярьж байгаа болохоос шүрийн таазаа нэмэл ахид зээл аваад ингээд бүр болох ойлгож байгаа юм байхгүй. Одоо Монгол улсын хөгжилд хамгийн чухал нэг зүйл бол ингээд зүгээр харуугаар ярих юм бол нэг төдөртэй мөр шиг тийм өрөөлдсөн мөр шиг ингээл дороод төвцээд байгаа л гэж ингээл яриад байгаа юм л. Энэ тогтолцооны одоо системийн гажигт байна. Ялангуяа одоо үндсэн хуулинд оруулах зайлшгүй шаардлагууд үүсчихлээ. Улс төрийн намын тухай хуульч гэдэг юм те. Энэ болохгүй болохоор төрийн удирдлагын менежмент нь одоо ийм сул учраас ингээд ямар ч зээл байна, ямар ч өөр байна, юу ч байгаад баялаг байгаа ч нэмэргүй тэрийг ашиглаж чадахгүй ийм өрөөлдөлтөн юм шиг ийм байдал харагдаад байна л. Тэгэхээр одоо тогтолцооны юун дээр бол та судалгаа хийсэн, Стэнфорд их сургууль судлаачаар ажилласан, зөвлөхөөр ажилласан тийм ээ. Бас хэд-хэдэн одоо их тийм шинжлэх ухааны үсэн ном бичсэн байгаа. Тэгэхээр тогтолцооны гажиг та Монгол бий болсон гэж үзэж байна. Тогтолцооны гажиг бол үндэ бодиттой бий болсон зүйл. Одоо үеийн засгийн газар ерөнхийлөгч энэ төвчнүүдийн дандаа шинээр баталгаа гаргаж ирсэн хуулиуд цоошин тогтцоонд гинт пал хийгээд орцсон. Тэгээ тэр үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулийнхаа дараа маш олон органик хуулиуд дагалдуулж гарсан. Тэгэл органик хуулиудаараа системээ өөрчлөлт яваад ирсэн учраас бүр эмх замбрааг өссөн болсон гэж үзэж байна. Тэгээ яг ингээд судлаад үзэхээр миний одоо ингээд хөгжлөл зэгцэр хөлөө гэдэг миний ном дээр энэ олон улс орнуудын хөгжлийн бодлогыг бол одоо ингээд харьцуулж үзсэн. Үндсэн хуулийг харьцуулж үзсэн. Тогтолцоог харьцуулж үзсэн. Тэгэхэд манайх шиг юм тогтолцоотой улс дэлхийд дээр алга байна. Ихэнх улсууд энэ бол одоо өөрийгөө чөтгөрсөн Монгол тогтолцоо. Өөрийгөө чөтгөрсөн. Зөвхөн 3% биш бараг 4% чөтгөрлөсөн юм Монгол тогтолцоо нь ер нь ямиг өөрчлөх заавал нэг садаа хийж идэг. Тэгээд тэр нь улс төржүүлээ явчих юм бол би даасан эрхэшгүүд байж идэг. Би даасан эрхэшгүүд өөр өөрсдийн амлалтууд байж идэг. Ингээд бүх юмнаа чөтгөрөлдөг юм тогтолцоо дэлхийд байхгүй. Манайх яг тухайн үедээ анх бол хамгийн анх парламентын цэцэрлэг сонгосон юм билээ. Очроо тэрхийлэгч тэр үед үндсэн хуулийн ажлын хэсгийг халах гэж байсан. Бүх протоколыг уншиж үзсэн. Парламентын цэцэрлэг сонгосон юм билээ. Баах хурал дээр бол одоо манай төрийн байгуулалтын байгууллагаар баяр дарах ч юм уу хүмүүс ерөнхийлөгчийн тогтолцоог дэмжсэн саналтай байсан. Ингээд одоо нөгөө ардын хурлын чуулган чинь олон оног хурлцсан шүү дээ. Тэгээ хин эцэхүү дуглын тураахгүй манайх юм гаргахын тулд нэг нийлүүлээд нэг холимог систем болсон. Парламенттай юм шиг бас ерөнхийлөгчтэй. Энэ бол хагас ерөнхийлөгчийн засаг бас байдаг. Одоо Францын, тийм ээ, Польш ингээд Финлянд ингээд олон улсууд холимогч байна. Тэр холимог улсууд нэг бол ерөнхийлөгч нь ерөнхий сайдад хамлж байгаа. Тэр үзэл баримтлалын буюу мөрийн хөтөлбөрийн зөрчил гарахгүй. Одоо манай ерөнхийлөгч ард түмэн сонгоц учраас нэг мөрийн хөтөлбөртэй ард түмэнд амлалтсан би юм хийнэ гэд. Засгийн газар ялсан нам бас нэг өөр мөрийн хөтөлбөртэй амлалттай. Өөр хугацаанд болж байгаа учраас.
Тэгэхээр ерөнхийлөгч өөрийнхөө мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх бодно. Засгийн газар өөрийнхөө амлалт мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр энэ бол одоо нэг зөв рүү зэгцэрэхгүй. Энэ бол хоорондоо автоматар зөрчилдөж байна. Ийм ч учраас үеийн ерөнхийлөгч ерөнхий сайд нарын хооронд бүх Монголын түүхээ үзэх юм бол зөрчилөөс. Одоо зөрчил нэлээд хэлээд байгаа тийм одоо үл ойлголцол гэж. Энэ бол системийн шин чанартай зөрчлүүд болоод байгаа. Хүнээсээ хамаардаг ш тогтолцооноос хамаардаг. Энэ бүхэн маш олон асуудлыг гажууд болж идэг. 5-7 асуудал одоо 2011 онд шийдэгдчихсэнийг би санаж байна. Одоо 5 жил өнгөрлөө юу ч байна. 11 онд ингээд Япон, Солонгос, Орос гурван хамтарсан консорциум 20% билүү 15% байсан анзаарахгүй байна. За тэгээд Америкийн Peabody, Хятадын Шинхуа энэ бүрэлдэхүүнтэй ингээд бүгд тохироод 5 асуудал шийдсэн байсан. Тэрний газар нэг болцсон зогсоодсон гаццсан. Биеиндээ тэг тавьдаг шалтгаан. Тэр үед өөрсдийн өндөр байхад 5 авсан бол Монгол улс зөв нэг байл арай л өөр байна тийм ээ. Энэ нэг жишээ. Ийм маягаар ингэж тогтолцоонуудын хоорондын зөрчлүүд бол юм хацааж байгаа жишээ бол одоо 3-7 гоотой могоо шиг тийм нэг толгойн урагшаа явъя гэдэг машин ирж идэг. Нэг толгойн машинд дайруулж нь болий. Яхан хүлээ игээд хашаад өгдөг. Нэгэн дунд нь эргэлзээд гайхаад хосчдөг. Тэгээ яг замын гол дээр хацж байгаад ингээд тэргийн дайруулсан могооны үлгэр өгдөг. Тэрэн шиг одоо энэ тогтолцооны гажуулыг засах асуудал бол бас манай одоо ер нь хамгийн чухал асуудал байна. Тэгээ энэ олон юмыг судалж байгаад би бол одоо Азийн онцлогтой хөгжлүүдийг харахаар нэгдүгээр зэрэгэлд би одоо 12 дуусыг ангилж үзсэн. Тэгээ нэгдүгээр зэрэг төвшлийн түвшнээр нэг хүн донод хорлогоор хүмүүсийн амжиргаан түвшнээр явж байгаа улсууд нь Япон, Солонгос, Тайван, Сингапур, одоо Хятад улсууд түвшнээр ингэж орж энэ улсуудад үндсэн хуулийн 5 эрх мэдлийн тогтолцоотой. За энийг бол Дэнс Японы Сун Яцен анхтаа бол сайн тогтолцоонд муу нэг ч гэсэн засаад авна уу? Тогтолцоо нь өөрөө аваад явчихна. Аваад явчихна. Муу тогтолцоо бол сайн үнийг ч гэсэн зэврүүлнэ үү гэсэн тийм үгтэй энэ тэгээ тэрнийг яаж застдаг гэдэг тогтолцоог нь хийсэн. Харин яг энэ 5 эрх мэдлийн тогтолцоо буюу үндсэн хуулийн жиг системийг аваагүй Малайз, Индонез, Таиланд гэдэг улсууд бол 2 дугаар зэрэгэлд явж байна. Гэхдээ тэд бол 5 жилийн төлөвлөгөөтэй бас харьцангуй дээр. Яг манайх шиг төстэй характер ажиглагдаад байгаа нь Филиппин болсон. Орлогын ялгаа маш их. 20-30 гэр бүл 40 гэр бүл үндэсний баялагийнх нь ингийг эзэмшдэг. 78% эзэмшдэг. Forbes сэтгүүлийн судалгаагаар. Тэгээ ийм тогтолцооны гажуудлуудыг бол засах асуудал шаардлагатай байна. Ер нь бол энийг бас гажууд улсын юм манай систем өөрөөгөө гажуудуулаад нэг ялангуяа өнгөрсөн эдний жилд бол энэ зөвшөлт дээцэгтэй өрсөн 5-7 манай том төслүүд төмөр зам гэдэг бүх юмнуудаар ажиллаж байна. Одоо бодит байдал юм байгаад энийг бол бас сүүлийн жилүүд яриаг өгч ярьсан шүү дээ. Тэгээ одоо энийг өөрчлөхийн тулд улс төрийн намууд өөрсдөө эхлээд их зөв байр суурин дээр зогсмоор юм шиг санагдаад байдаг байхгүй. Нам өөрөө төлөвшөөгүй, нам өөрөө лидер биш, нам өөрөө зүгээр одоо арилжааны шинжтэй ажиллаж байгаа нөхцөлд ийм том өөрчлөлт хийж чадах таа гэж бодож. Зүйтэй. Гэхдээ одоо энэ 5 би нэгдүгээр зэрэглийн улсууд хэллээ шүү дээ. Тэр энэ тогтолцооны их усрын Сун Яцны дээр үндсэн хуулийн 5 эрх мэдлийн тогтолцоо гэж байна. Азад тохируулаад гаргацсан. Барууны хуулийн засаглал бол 3 эрх мэдлийн тогтолцоонд орж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал 3 дээр. Энэ Азийн энэ 5 улсууд үндсэн хуулиараа болон удирдлагын соёлоор төрийн 2 зүйлийг нэмсэн байна тийм үү? 2 зүйлийг нэмсэн. Нэг нь бол дөрөвдөх нь бол төрийн албаны засаглал буюу хяналт шалгалтын засаглал гэж байна. Энийг бол сонгон шалгаруулалтын засаглал гэж нэрлэж байгаа. Энэ бол үндсэн хуулийн эрх мэдэл байгуулалт, үндсэн хуулийн байгууллага. 5 дахь нь бол хяналт шалгалтын засаглал гэж байгаа. Энэ бол одоо Хятад ардын шалхороо энийг бол чуулганаасаа томилдог учраас сизмбийн дарагтайгаа адил эрх мэдэлтэй сизмбийн дарга социализмд байсан нөгөө ардын хяналт хороол гэсэн үг шүү дээ. Одоо бидний хууч ойлголтоор ардын шалхор. Сингапур, Гонконгоос манайх уул авсан. Гонконг бол одоо бие даасан хараад бус авилгатай эзэмших байгууллага гэж нэрлэж байгаа. Сингапур бол бие даасан хяналт шалгалтын засаглал гэж нэрлэж байгаа. За Япон энэ төр бус тус Солонгос энэ төр ч гэсэн энэ бие даасан засаглал. Манай хяналт болохоор одоо бие даасан биш. Манай хурлаас томилдог, ерөнхийдөө санал болгодог. Тий. Энэ бол институцууд, улсын институцууд томилдог харьцангуй бие даасан юм шиг боловч тэр бол яг энэ сонгон шалгаруулалтын засаглалаараа бүрдэхгүй байгаа учраас сонгон шалгаруулалтын засаглал гэдэг бол нам төрийн албан байхгүй. Одоо төрийн албан агчд бол зөвхөн сонгон шалгаруулалтаар одоо Хятадын төрийн албаны шалгалт, Японы төрийн албаны шалгалт, Солонгосын төрийн албаны шалгалт, Тайваны төрийн албаны шалгалт бол маш
Ямар ч арын хаалга байхгүй, ар үрийн хаалга орох юм бол ямар ч улс төрийн намын нөлөө байна. Эргүй хариуцлага байхгүй. Улс төрийн намын нөлөө байхгүй. Тэгээд тэр нь төрийн албаны зүйл нь нөгөө одоо энэ төрийн албаагчийг сургах, дадлагжуулах, гадаад явуулах одоо манайхын тэтгэлэг энэ төр болох шүү дээ. Оюутнуудад тэр тэтгэлэг энэ төр болох бүх асуудал төрийн албаны зүйл нь тэр 9 хүнтэй зүйл байлаа гэхэд ерөнхийлөгч нар гэж нэрлэгддэг. Тусдаа томилогддог. Хинч хал солих хэрэггүй. Тэр бол төрийн албаныг шуудраг, хариуцлагатай яг одоо стралаар явах зарчмыг нь төрийн албанд бол одоо ингээд шууд лифтэн суугаа 9 давхарт гарч ийн гэж байхгүй. Энэ улсуудад нэг давхартаа эхлээ орж иж хонмонжин амьдрал мэднэ 2 давхартаа орно 3 давхартаа орно. Ингээд 20 жил яг төрийн албаны оргил нь төрийн нарийн даргууллаа гэдэг одоо 25 жилийн сайн үйл тодорхой хувцас би тэрний төлөө явж байгаа гэдэг. Тэгэхээр нөгөө төрийн алба тийм болохоор одоо Японы МИТ гэж байна. Япон солонгост МИТ гэж байна. Хятадын ардын шинжилгээ хороо гэж байна. МИТ гэдэг нь Ministry of Industry and Trade гэдэг нь аюу үйлдвэр худалдааны яам гэдэг нь манайх үйлдвэрлэхээр ганцхан нэг үйлдвэрлэлийг гэж бодоод байгаа. Тэр технологийн салбар бол үйлдвэр, урлагийн салбар бол үйлдвэр, индастри гэж. Тэр салбар хоорондын төлөвлөлт бодлого гэдэг. Ингээд төлөвлөгөөд эдийн засаг ингээд. Тийм учраас тэр хамгийн хүчтэй яам нь байдаг. Одоо энэ яам бол энэ яам нь бол бүх төлөвлөлтөө бааздаг. Энэ яамны болсон хүчин нэр ус бодлого сүүлийн 59 жил өөрчлөгдөв. Японд Сингапурын бол хамгийн хүчтэй яам. Тэгсэн мөртлөө энд ямар ч өөрчлөлт ордог. Тэр бол зөвхөн мэрэгсэн төрийн албач гэж. Эсвэл мэрэгсэн гэдэг чинь ингэж ажиллаж байгаа. За энэ бол ерөнхийдөө яг ойлгогдоод байгаа. Тэгэхээр одоо та бол үндсэн хуульд өөрчлөлтөөрөх ажлын хэсэг санаачилсан гэж сонссон. Бүлэгтэй. Тэг одоо үндсэн хуульд ингэж өөрчлөлт оруулж тогтолцоогоо засъя гэдэг юм санаачлал гаргаж ажиллаж байна. За энэ хүрээнд 12 дугаар сарын 25-нд бол улсын их хурлаас үндсэн хуулийн асуудлаар нэлээд том хэмжээний эрдэмтгийний уулзсан байгуулна. Энэ талаар одоо дэлхийн их мэрэгсэн эрдэмтэн Монголын үндсэн хуулийг судалсан Том Гинсбург гэдэг эрдэмтэн ирэх юм байлээ. Их хурл нэг зохион байгуулж байгаа. Үндсэн хуулийн 25 жилийн ирэх нэг сард болно. За энэ хүрээнд бол одоо судалгааны ажлууд явъя. Тэрнээс хойш энэ асуудлуудыг яриа гэсэн ийм санал гарч энэ дээр би маш олон гишүүд одоо манай төрийн байгуулалтын байнгын орон дарга Нямагийн их болд хууль зүйн байнгын орон дарга Арднаасид за энэ асуудал дээр гол нэлээд одоо анхны их баригчдын нэг манай Лүндэ Жансан дарга гэсэн энэ улсуудаа бид уулзаад энэ бүлгүүмийг байгуулад хөтөлбөрөнд оруулаад ажиллаад эхэлсэн. За энэ дотроос өмнөх ажлын хэсгийн дарга нар одоо Батбаяр гишүүн, за Бачимэг гишүүн энэ хүмүүстэй уулзаа харилцаад тэгээд суурийг нь бол одоо бид нэлээд сайн тавьсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр өнгөрсөн оны 5 сарын 1-нд би үндсэн хуулийн өөрчлөлт ба зөвлөлт харьцал гэдэг олон улсын эзэмшигний бахруулж байна. Тэгэнд анх энэ үндсэн хуулийг төсөл босруулахад оролцсон гадаадын зөвлөх Германы эрдэмтэн Таунштайн гэдэг эрдэмтэн Америкийн эрдэмтэд, Солонгосын эрдэмтэд, Швейцарын эрдэмтэд оролцож тэгээ манай бүх их хурлын судалтай намуудын дарга нар оролцож энэ асуудлыг нэлээд хэлцэж нэгцээ ойлголцсон дуулна өрсөн. Одоо бол урагшаа яваа шийдвэр таарах хэмжээ аваад нэгтгэцлээд хян шалгалттай засаглалыг бий болгох. Авилгал хэлэх холгүй болно ингэж одоо ардын шил хороо гэж нэрлэнэ үү? Би даасан хэлтийг болгож нэрлэнэ. Сонгон шалгалтын болох төрийн албан хэрэгсэн болно ингээд. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол бас л одоо үндэсний зөвшөлтсөлийн асуудал гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо сөрөгчний зүгээс бол энэ дээр бол дэмжлэг байгаа. Энэ бол үндсэн хууль бол ерөөсөө нийгмийн зөвшөлтлийн гэрээ. Нийт ард түмний гэрээ гэж ойлгож байна. Ийм учраас бид өөр явах хэрэгтэй. Хэлд ард түмнээс асууна. Энэ бол ингээд бид нар засгийн газрын мөрийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суулгасан. Ард түмнээс асууж үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхэд оролцсон. Нэгт. Хоёрын талаар одоо Базандан гишүүн байна. Болд гишүүн байна. Бачим гишүүн байна. Энэ талаар нэлээд төвтэй ажилласан Батбаяр гишүүн байна. Төвтэй ажилласан бүх хүмүүстэй санал солилцоод санал бодлол бүх хүмүүст бол ижил төстэй байгаа. Гагцгүй дотор деталууд дээр ямар яаж авах уу гэдэг дээр санал зөрүүт. Энэ маань одоо энэ эрдэмтгийний хурал судалгаа шинжилгээний ажлуудаар нэг голдолд ороод энэ бол ойрын үед хийх одоо хамгийн том ажил юм байна ер нь бол. Энэ бол ойрын үед хийх хамгийн том ажил. Тэгэхээр одоо бидний энэ өнгөрсөн жилүүдийн шинэ нийгэмд орсноос хойш
би бас одоо том бүтээлүүд байна л да. Тэрний одоо нэг муу жишээ гэдэг юм уу олигарх гэж одоо тийм бүлгэл байдаг тухай байнга ярьдаг боллоо. За тэгээд тэр олигарх дотор нөгөө улс орныг өдөрж яадаг улс төрийн намууд баг өөрсдөө олигарх болцсон. Боловсон хүчний бодлогын хувьд, санхүүжилтийн хувьд, албан тушаал хуваарлтын хувьд тий. Сонгуулийн амлдаг, амлахтаа хүмүүсээ мөнгөд чавдаг. Тэгээд сонгуулийн дараа хязгааргүй одоо халаас хэлгээ албан тушаалын шагнал явагддаг ийм болчлоо. Тэгэхээр эхлээд улс төрийн намыг яах хэрэгтэй гэж таавдчих. Ер нь үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд энэ систем бид үйлс сайн тогтолцоо бол муу нэг засаад авчдаг гэдэгтэй адил. Улс төрийн намууд гэсэн тогтолцоонд ороод ийдэр. Муу тогтолцоонд дор улс төрийн намууд олон мэдрэл яваад байна. Энэ төрийн албан жишээлбэл ингээд яг мэрэгсэн зөвхөн сонгон шалгаруулалтаар мэдлэг чадвартай. Гадаад яамны хятадын хариуцсан хэлцэд хятад хэлээр өрсөлдөж байгаа хамгийн хятадын хэл соёл дипломат арга одоо юу гэдэг бүгдийг сайн мэддэг хамгийн сайн шалгарч авах гэсэн сонгон шалгалт гэдэг бол. Одоо сангийн яамд хамгийн сайн эдийн засагч хүн нэгтлэн бодогч хүн яг тэр мэрэгжлээр сонгон шалгаруулалт орохоор улс төрийн намуудын нөлөө төрийн албан дээр энэ хуулиар үндсэн хуулиар өөрөөх хэцүү. Зүгээр хуулиар хийхэд төрийн албан тухай хуулиар ирэхэд энэ чинь өөрчлөлт засаад ингээ болох ч. Тэгэхээр үндсэн хуулийн институт болчоор энд улс төрийн намууд холбогдлоо. Тэгэхээр тогтолцоогоор ингээ засчаар намууд бол өөрөө аянда юу яадаг юм байхгүй болчихж байгаа. Нөлөөнд ордог, хүн томилдог энэ асуудлууд бол одоо бүгд байхгүй болно гэсэн. Байхгүй болно. За баярлалаа танд. Одоо энэ аврын шалгуураас чинь төсөө хэлсэн. Тийм ээ. Тэгэхээр төсөв гэдэг бол хэрэг хүнд яаж амьдрах вэ? Ер нь одоо нэг ард түмжих үнийг хэлэх л баг тийм. Хүнд байгаа тухай, хэмнэх тухай. Алин болгоо одоо ингээд сонгуулийн өмнө очко оноо алдчихна гэл ингээд цуугаад байхад. Өөр нь одоо энэ орчин үеийн мөнгөний бодлого төсвийн бодлого хоёр. Мөнгөний хатуу бодлого байх уу, зөөлөн бодлого байх уу, мөнгөний агрегат одоо ийм 3 тэргээд ингэж нарийн явахаас илүү 3 асуудал дээр төлөвлөлтсөн юм байна гэдэг баталсан байна. Энэ нь бол засаглалын асуудал. Төв банк яаж засаглах вэ? Засаглалын асуудал. Хоёрт нь бол ил тод байдлын асуудал, гуравт нь бол хариуцлагын асуудал. Төсвийн сахилгаатын асуудал. Тэгэхээр энэ төсвийн сахилгаатыг сайжруулах нэгт тэгээ бүсээ хангалтахаас өөр замгүй. Энэ бол өнөөдрийн бод байдал. Бод байдалтайгаа бид нүүр тул уулзах хэрэгтэй цаг ирсэн. Өнөөдөр төсвийн алдагдал бол би сая хэллээ. Гол төсвийн их ачаа бол энэ зээлийн хүүгийн дарамт болж байна. Юм ч бас зээлийн хүүгийн дарамт гэдэг нь 1.3 их найт төгрөг гэдэг маань одоо нэг энгийн үгээр ярих юм бол одоо 5 аймгийн баг бүх мал байна уу? Хүүндээ төлж байна л гэсэн үг. Энийгээ дагаад бусад хөрөнгө оруулалтын бүх хөрөнгө оруулалт бүгд тарцаа одоо шинэ хөрөнгө оруулалт эхлэхгүй. Шинэ ажил эхлэхгүй байна гэдэг маань бизнес бас тэрний шийдэх хувийн сектор бол гацаанд орж энэнийг дагаад валютын хязгаарлахад бол бодлогын хүүгээ өсгөж энэнийг дагаад мөнгөний одоо зээл олголт багасж байна. Хүүтэй өндөр хүүтэй болж байна. Энэ бүх маань өнөөдөр бол биднийг одоо аргагүй бүх хил байдлаар одоо бүсээ хангалтахаас бүх төвчөнд бүсээ хангалтж ажиллахыг шаардж байна. Харин тэгтээ ер нь бас зөв ухаалаг хэрэглээ, зөв бодлого юмаа таман зангаасаа зэгсэлж авах гэдэг бол бидний бас хөгжлийн эхлэл болно. Ямаа ихлээр зэгслээд авчих юм бол эмх замбрааг байгаа юм а бид зэгслээд санхүүгээ мөнгөний бодлогоо зэгслээд авчих юм бол цаашаа бол хөгжих бас суур. Монгол улс бол байгалийн баялгаараа дэлхийд их өндөр улс. Тэгээ би бас энэ Америк явахдаа Хятад явахдаа ч гэсэн ингээд олон зүйлийг л бодож ханд санал болгож эргэлхийлж явлаа. Жишээлбэл манай нэхий одоо маш хямдхан байна. 100 төгрөг хүрлээг ярьж байгаа одоо нэг 2-3 мянган төгрөг хүрч байгаа. Нэхийг хэлдэл одоо Америкийн нөлөөр $100 Австрали нэхий зарагдаж байна. Тэгвэл энийг нэхий хилддэг томд хөрөмж оруулаад ирье. Айл болгоны хилддэг тань сум болгоныг байх болж. Ингээд нэхийг хэлдэг болох юм бол нэхий энэ суудлын бүрээс гээд валют болгоо зарах болцоод юм байна. Хоёрт нь бол Америкт сая шинэ технологиор одоо энэ хүлэмжийн аж ахуйг одоо нарны зайн станц хүлэмж хоёрыг зэрэг хийдэг болсон. Ингээд бид ногоо саримс тариал зарахад Солонгос улс 10 сая тонн саримс импортоор авч байна. Тэгэхээр манайд бол ийм одоо органик буюу эрүүл хүнс экспортлох хасар дамжих зээл Хятад, Оросын дөдөг Азийн зах зээлд байна. Зөвхөн уул уурхаш. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйгаа, мал аж ахуйгаа манай малын галтай түүхий бүтээгдэхүүн тэмээний сүүнээс ахуулаад, энгэний сүүнээс ахуулаад одоо айрг хүртэл бүх бүтээгдэхүүнүүд экспортлох маш том боломжлох биотехнологийн шинэ ололтыг авчаад ирэх юм. Тэгээд их олон жил ярьсан байхгүй нэ чинь.
Та одоо хүнсгэд хайчих дэцэд байсан шүү дээ тий. Тэрвээс ирж байсан. Нэхийг айлдаа зарчин ер нь хөдөөгийн экологийн зөрөөтэй түүнийг гаргах чигээр ерөөс ажил болохгүй байх юм чинь. Тэр үед бол ажил болоо явсан. Яг тэгэхээр биднес хөдөө аж ахуйн дэцэд явахад бид нарын Атрын 3 дугаар ангид хийлт явуулсан. Тэр үед өмнө 2000 оноос хойш бидний дэцэд болоход бол Монгол улс дотооддоо тариа тарих хэрэггүй байх гэсэн. Гаднаас авчих юм чи яах юм? Энэ өртөгтэй тариа тариад ингэж. Тэгвэл төрөөс хөдөө аж ахуйн бодлоор баримтлах бодлого батлаад өөрийгөө хангадаг бол гэсэн төрөлтийг өөрчлөөд тавиад тийм бодлого төвшүүлж тавиад өнөөдөр бол Атрын 3 дугаар ангид өнөөдөр амжилтанд хүрсэн. Хамтлагийн дунд талтаад амжилттай болсон болохсон шүү. Мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх, эрүүлжүүлэх ажил тэр үед маш амжилттай явж байсан. Харин ингээд тогтвортой явж байсан бодлого төрийн албан ч гэсэн тогтвортой тэгээ энэ хариуцлагагүй байдлаас болоод амжилттай явж байсан ажлууд ингээд асан зогсоогоод байгаа учраас цаашаа үргэлжлэн тасалтаад уулаас өөр хөрвөл нь бол яваад бас чивж бас өнгөрсөн 4 жил ч гэсэн тэний өмнөх 4 жил ч гэсэн ахиц гарсан зүйлүүд бас бишгүй байна. Та одоо Баян хонгорын ангаас 3 удаа улсын хурал сонгогдсон. 3 дахь сонгогдоод ажиллаж байна те. Сая Баян хонгор явсан. Ер нь одоо хөдөө оромт хямдралыг та яаж ярьж байна? Өөрчлөлт гарч байна уу? Яг нэг үйлчлэл биш те. 2000-аас одоо 2000 онтой харьцуулах юм бол хүмүүсийн сэтгэл зүй сэтгэхгүй тэгээд юм хийх гэсэн хүсэл эмгэлзэл бол шалганд болсон. 2004 онд намайг гишүүн өмнөр анх сонгож байхад бид нэр хөгжлийн тухай ярих биш яаж амь одоо хонгоо өнгөрөх хоолоож төлөр үед гурал будаа нэгдэг байсан бол оочрлждаг байсан бол одоо бол юм хий бүтээ бидэнд ажлын байр зээл гэдэг юм төлөх болсон. Тэр үед бол тусламж өгөөч гэдэг өргөдөл хамгаалт гэсэн бол одоо ажлын байр ажилтай болоо ажил хий юм хий гэсэн. Энэ бол сэтгэл зүйн том өөрчлөлт гарч ийна гэсэн сайн тохиогдож байна. За баярлалаа. Та Америкийн нэгдсэн улсад бас 2-3 жил ном үзсэн те өнгөрсөн одоо сонгуулийн хугацаанд тэгээд ер нь одоо тэгээд барууны яриад байгаа энэ онол Монголд ер нь хэр зэрэг буух уу за зарим талаараа буруу талаасаа явж ирэн тэргээд яриад байна. Та бас жоохон тогтолцооны юм ярьлаа шүү дээ. Тэр ер нь одоо та судалж үзээд яг эцгийн дүгнэлт юу гэж үзв. Бид хоолны өөрчлөлт оруулаад ингээд чангалаад явах хэрэгтэй тийм үү? Ер нь улс орн бол өөрийн гэсэн замаа сонгож байгаа. Өөрийн үндэсний онцлог тохирсон ийм хөгжлийн замаа эргэл тусалдгүй сонгоод тэрэндээ тохируулсан систем хийж явах хэрэгтэй байна. Тэрэн дээр би нэг машин дээр бол үзүүлдэг. Тэрний үг хэрэгээс тэгж боддог. Ингээд эндээс баах юм түүж аваад сайн гэсэн юм энэ үйлчлэлийн зан уу? Эсвэл бидний сонирхол уу? Одоо манай үнцэн талаас ахуулаад олон хуулиуд Жайкагийн шугамар, Койкогийн шугамар, Америкийн нэгдсэн улсаас, Солонгосоос, Хятадаас, Европоос өөр юм. Манай эрүүл мэндийн тогтолцоо, боловсролын тогтолцоо маяг. Боловсролын тогтолцоонд дээр Кембриж, Оросын, Япон, Солонгос сургуулиуд ингээд маш олон юм эвлүүлсэн. Нэгдсэн нэг философи, нэг чиглэл урсгалгүйгээр бүх тогтолцоонд дээр ингээд олон юм түүж аваад байгаа учраас одоо эвлэх гэдэг хэцүү болчиход. Тэгэхээр миний зэгцэр хөдөлгөөн гэдэг ном бол хөгжил бол зэгцэр хөдөлгөөн юм аа. Гэдэг бол молекулын эмх замбрааг хөдөлгөөнийг нэг урсгалд оруулахаар энэ бол энерги болдог. Тэрнтэй адилхан Монгол улс бол одоо энэ эмх замбрааг эмх цэцлээд нэг голдрол руу урсгах юм бол нэг Монгол одоо нэг зүгтгээр ингээд өгчих юм бол Монгол улс бол асрах боломж байна. Одоо энийг харин энэ хямралаар ухаарч ойлгож нэгдэж нэг Монгол болж өөрчлөлт шинжилгээ хийж цаашлах юм бол Монгол улс асрах боломж бий. Монгол улс ирээдүйг гэрэлтэй байгаа. Таны тухайд бол бас ховны зүгээр одоо сонирхол гэдэг юм уу? Дээр одоо нэлээд олон жилийн өмнө та бид бас нэг ярьж байхад л та бас бяцлаглалын тухай те. Ерөнхийдөө одоо өөрийгөө дотоод энерги бий болгохтой сонирхолтой ярилцлага орнуулж байсан санаж байна. Тэгэхээр одоо хэвээрээ бяцлал хийдэг. Бяцлал хэвээрээ. Хоёр нь тэгээд бас нэг нэртэй лам хэлсэн байлаа. Бяцлал гэдэг бол заавал ингээд лагуу цуугаал хийдэг зүйл биш. Гэж. Хүн яг сэтгэл санаагаа зөв төлөвлөлөөд эцсийн дүндээ юм одоо 1-2 өдрийн тусын тулд биш нийтийн тусын тулд гэж сэтгэл санаагаа төлөвлөхөд энэ амьсгал аваад гарах одоо хэдхэн секундын хугацаанд гэсэн бяцлагаж болно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бяцлал бол хүн бараг одоо өдөр тутам минут тутамд цаг тутамд хийгээд явах болцоотой өөрөө сэтгэл санаагаа төлөвлөж заавал газар суугаал тусгаал газар одоо ингээд завил суугаал тэгэл хоолоо саагаал ингээд тийм нарийн төвшөндөө илгүй явах тийм ээ. Тэр бол илүү өндөр төвшин. Тэгэхээр бяцлах гэдэг бол ерөөсөө хүн сэтгэл санаа оюун бодлоо эрүүлж үйлчлэх байхыг л өөрийнхөө сэтгэл санаатаа хогийг гаргаж хайж явах тийм ээ. Яг үнэ. Одоо ингээд асар их уурлаа гэхэд хүн одоо амьсгаа авахдаа бяцлагаал за энэ болохгүй байна гэдэг юм уу тийм үү. Альсвал
ямар нэгэн шунал тачаал хөдлөөд авах юм бол муу юм бодогдох тусам тэрнийгээ цэвэршилж чадчихвал тэр өөрөө бясалгал. Америкийн нэгдсэн улсад багт бас нэг хүнд осолд орсон шүү дээ. Тэгээд ер нь бас тэр хөдөлгөөсдөг санааны хувьд бас л одоо их л бодрол эргэцүүлэх юм цаг байдаг л да ер нь өвчтөнд олонтой хоёул. Би тэр нэг Дэн Сяопин гэж хэлсэн. Дэн Сяопин гэдэг хүн 3 удаа ингэж цөлөгдөж хүнд хүчрийг үтсэн. Манай хүмүүс Харвард, Кембрижид сурж ирсэн хүмүүс сайн мэддэг. Францад олон жил сурсны бас хүмүүс мэддэг. Тэрнээс хамгийн том сургууль нь бид тэр хүнд хүчрийн ард гарсан маань миний зовлон бас одоо амжилт хамгийн амьдралын хамгийн дээд сургууль болсон. Би хятадыг өөрчилж чадсан нь бол би Тэнгэрээс надад одоо энэ өөрийгөө босготынхээ өгсөн унаад босно гэдэг бол хүний хамгийн том сургууль юм а гэж. Тэгээ энэ ялж ялагдах тийм ээ өхөж босно гэдэг нь хашлан дотор шүү дээ тийм ээ. Энэ бүх зовлон бэрхшээлийг хүн үзэж давах тусмаа хүмүүс илүү ухааждаг, хадууждаг. Улс орон ч гэсэн өнөөдөр энэ хямралын үеиг хаан баг ч гэсэн тэр хямралын үеийг давснараа өнөөдөр Монголын хамгийн хүчтэй ашигтай том банк болсон. Ахаад юм алдаад татахгүй. Тэр шиг улс орон ч гэсэн энэ хямралыг ингэж зөв татж чадвал хөгжиж чаднаа. Энэ дэр хүн болгоны юм л ухаарл бас нэг талтай байж ич. Тэгээд тэрэн дээр нэгдэж ойлгож ич Монгол улс хөгжнө гэж бодож байна. Хаамагны мэдж хаамагч маш их дампуурсан хөртэй баг одоо өнцөлгөө болсон байсан шүү дээ. Тэрийн төсөл дээр та ажилласан билүү? Тэгсэн тэр үед л одоо би Монгол банкнд ажиллаж байсан юм. Монгол банкнаас бүрэн эрхлүүлэгч томилогдож очиод бүрэн эрхлүүлэгчдийн баг манай одоо энэ цавхлан гишүүн бид нар томилогдож очиод тэгээ залуу хүн жож одоо өстө яах элдвч юм бодлогож яг энэ банкыг нь улс орны өмнө яаж ирүүл болох юм лөө гэж өөрийг нь барагдуулж ашиггүй юм цэвэрлэж тэгжиж энэ банк бол өнөөдрийн хамгийн ашигтай банкны суурийг тэгж тавьж нэр үсийн хүртэл одоо ребрандинг гэж байгаа юм даа дахин таниулах бодлого явуулж хаан гэдэг хөдөө аж ахуйн гэдгийг таслын аваад хаан болгож хөдөө аж ахуйн гэж товчлтыг хаан банк болгоод ингээд ард түмэд тусдаа банк болгоо энэ гэсэн юм нэрийг бий одогч л нэр логыг нь зохиогч энийг нь бол одоо яхахгүй би энэ маркетингийн ажлын танд ойрхон түмэнд итгэлтэй гэдэг нь одоо Монгол улстай хаанч байна гэсэн ийм бүтцийн өөрчлөлтийн бодлогыг бид хэрэгжүүлж хаамгийг босгож ирж байсан. Монгол улс ч гэсэн өнөөдөр яг тийм өөрөөр хөдөө аж ахуйн банк бол тэтгэвэр баахан тэтгэвэр хөдөөд олгодог. Тэтгэврийг нь тавьж чадахгүй мөнгөгүй болцсон. Маш их очиртой хүмүүсийн хадгаламжийн мөнгөийг тавьж чадахгүй авсаа хадгаламжаа гүйлгээ их чадваргүй болцсон. Ийм дампуурсан багт нь бид сэргэн босгож байсан. Монгол улс ч гэсэн өнөөдөр үнэтэй нэг агаар нэг тийм улс орныхаа тийм учраас би нэг өөрөөр барагдуулах онцгой комисс байгуулъя гэдэг тэр үед төр згээс онцгой комисс байгуулад хууш шүүхэнтэй хамтраад тэгээд тэр debt equity swap гэж байгаа. Одоо бол нэг хятад өөртөөх усууч гэсэн хэрэгжүүлж байна. Өөрийг нь хувьцаа олгож авах ийм swap солилцооны хөтөлбөр байна тийм ээ. Гэхмэчлэн олон арга механизмуудыг ашиглаж энэ банк босчихсон. Монгол улс ч гэсэн өнөөдөр энэ Чингис бондын мөнгө олон мөнгийг энэ бүтцийн өөрчлөлтийн янз бүрийн арга механизмаар сайжруулад хөл дээр босгох. Одоо эдийн засгийн цусны эргэлтийг л одоо чөлөөтэй болгоно гэсэн үг шүү дээ. Тэгвэл энд ингээд бөөгнөрөө хөдөлгөө болоод тийм ээ. Мөнгөний эргэлт маш удаашрсан байгаа нэг жишээ нь бол одоо мөнгөний эргэлт маш удаарсан ч байгаа дефляц болж байна. Юмны үн сайндаа хямдраад байгаа юм биш. Хүмүүс худалдан авах чадваргүй мөнгө гаццсан учраас мөнгөгүй болсон учраас эдийн засаг мөнгөгүй болсон учраас юмны үн хямдраад мөнгөийг бол цусны эргэлтээс үргэлжлэлтэй тийм ээ. Тэгээ энэ бүх ямиг бүглэрэх гарах зохион байгуул зохицуулт хийхэд бол бас ийм хүчтэй шийдэмгийн арга хэмжээнд авах хэрэгтэй байна. Хэрэгтэй гэж та бол одоо хэрэгжүүлэх ёстой одоо их хурлд ажиллаж байгаа бас одоо нөлөө өгөх гişүү шүү дээ. Тэгэхээр энийг хийх үү хамгийн гол. Энэ бол хууль зохицох цэцэрлэг бид бол шахаж харж ажиллах. Төсвүүдээр энийг шааж ажил. Би ч гэсэн өөрөөр бол онцгой комисс байгуулъя гэж энэ их хурл дээр хэлээ шаардаад байгаа хүмүүсийн нэг. Энэ тайланг нь бид нэхэж ажиллана. Гүйцэх цэцэрлэл бол одоо сайд нар гүйцэх цэцэрлэл засгийн газар бол яг энэ гүйцэтгэх ажлыг гардыг хэвээр хүмүүс. Хууль зохицох цэцэрлэл бол бид нар хяналт тавих шаардлагатай хууль зохицох домжуудыг баталж өгөх тэр бүх ажлаа хэрэгжүүлнэ. Монгол Ардын намын одоо зарим нөлөө өгөх гишүүд бол жишээлх юм бол одоо нэмдэрж байгаа. Эрдэнтийн асуудлыг үлээ хүчтэй гаргаж тавьсан. За ер нь одоо энэ асуудал дээр засгийн газрын гишүүд бас өөр байр суурьтай байна гэдэг мэдээлэл өгсөн. Энэ асуудлаар за ер нь ямар байр суурьтай? Эрдэнтийн асуудал бол наривчлан судалж одоо энэ яриад байгаа асуудлууд дээр бол би бас санал нэг байна. Энэ асуудлыг анхаарч ирсэн.
Гэтэ нэгт нь бол энэ том утгаараа төрийн өмчийн улсын үйлдвэрийн газруудын үр ашигын асуудлыг яриад байгаа. Эрдэнтээр одоо хэрэгтэй хэрэггүй баахан зүйл шахдаг цөөхөн улс төрчдийн бизнес болцсон ийм бодол байгаа нь үнэн. Энийг бас үр ашигын сайжруулахын тулд хувийн хвшлийн оролцоо оруулах, би бүр 30%-ийг нь ард түмдээ хөвчилчихье гэсэн санаачлал гаргасан. Худалдаад ав. Ямар ч байсан хяналттай болно тийм. Үгүй аж ахуйн нэгж аавн төрийн оролцоогонд энэ шахдаг махдаг бизнес болсон зогсоолно. Хоёрдугаарт нь бол мэдээж гадаадын мэдлэл байсан юм, тийм ээ. Монголд ороод ирнэ гэдэг бол үндэсний аж ахуйн нэгж ороод ирнэ гэдэг бол буруу зүйл биш гэж бодож байна. Харин энэ ард түмний хувьд орж иж илүү үр ашигтай тийм ээ. Ард түмэнд аль аллаас нь 15%-ийг аваад өмчлөж, ховчилж, хөдөлж. Энүүгээрээ улс өөрөө ч дарна. Нөгөө талдаа энэ үйлдвэрийн өөр шиг нэмэгдэж төлж байгаа татвар нь бол би бол доор хаяад 2 дахин нэмэгдэнэ гэж бодож байна. Энэ бол миний бодож байгаас бол илүү тодорхой юм. Илүү бүтээл санаачлах гэдэг юм уу гарч байгаа. Засгийн газар байгуулагдаад одоо бас нэлээд удажлаа тийм 100 хоног моног гэж яригддаг олон улсын шигээр. Тэгээ 100 хоногт нэг жигологтой дүүн тавьсангүй ийм л мэдээлэл гараад ирэх юм. За мэрэгжлийн засгийн газар байгуулна гэсэн бас тэрэндээ хөрсөнгөө хөрөнгө мөнгөтэй одоо тийм хүмүүсийг тавьчлаа. Үндэсний одоо Монгол Ардын намын хүчтэй болсон хүчнийдэг ашиглаж чадсан гэсэн ийм шүүмжлүүд бас нэлээд гарсан та юу гэж бодож байна энэ тал дээр. Ер нь яг зүгээр ийм бүхэн харьцсангүй. Өнөөдөр одоо эрүүл мэндийн салбарын сайд ихэд эмч хүн байна. Насаараа эмчд ажилласан байна. Төрийн нэр эмчийн дарга нь эмч байсан хүн байна. Дэд сайд нь эмч байсан хүмүүс байна. Салбар чиглэлийн. Тэгтээ ийм мэргэжлийн хүмүүс энэ салбартаа бас ажиллаж байсан байгаар ондарах гэсэн ингээд мэргэжлийн хүмүүс энийг би одоо мэргэжлийн бус гэж хэлж чадахгүй. Энэ одоо Монгол банк за энэ байгууллагуудаа сангийн сайдаар ажиллаж байсан мөнгөний бодлогоонтой баталж байсан, хэрэгжүүлж байсан, хууль тогтоож байсан юм хүмүүс байж байна. Тэгэхээр энэ бол ер нь манайхны нэг юм нэг харлуулахаараа бүгдийг ингээд нэг өхрийн өвөр дөрвөл өгдөг л 1000 өхрийн өвөр дөрвөн гэдэг нэг эхлээд нэг хэдэн сайдын нэр яригдаа тэрнээс болоод ингээд ерөөсөө тэжгээр болохгүй юм шиг тэгж бас харлуулж болохгүй. Өөрөө яг тодорхой тийм хүмүүс тэрнийгээр нь байсан ба нэгэд ярих тодорхой асуудлууд байвал мэдээж 100% төгөлдөр юмнууд байх уу тийм ээ. Амьдрал юм чинь бас. Тэгэхээр бидний мэддгүй юмнууд зөндөө байдаг. Боловсролын сайдыг ч гэсэн би одоо яг мэргэжлийн үнэн одоо энэ Батцуур сайд чинь гэж хэлсэн чинь манай хүн яхад одоо сургууль төгсөж ирээд одоо тэгтээ сургуулийн багшаар одоо олон жил ажилласан. Боловсролын салбарт бас хууль санаачилж хийж явж байсан. Тийм хүн юм бэл. Тийм учраас юмыг бас нөгөө хүн мэдхгүй юмныхаа дайсан гэдэг чинь тийм. Танихгүй юмныхаа дайсан гэдэг шиг бас юмыг яаж хэлэхгүй бол турчмаас тэгээд нэг талаас хөөргөд өгдөг. Ийм янз янз юмуд байна. Тийм учраас би энэ засгийн газрыг бол бас мэргэжлийн бус засгийн газар гэж л авч байна. За ажлын хурдын хувьд ажлын хурд 100 хоног дотор бол энэ хугацаанд ажиллаж байгаа танилцж байна. Төсвийн тодтол оруулж ирлээ. Одоо засгийн газрын томилгоонууд нь одоо жигдлэх гэж оролдож байна. Ямтайгаа танилцж байна. За төсөө оруулаад ирлээ. Яст мэлхийн хурдаараа бас нэг яваад байгаа юм байна. Гэхдээ мэдээж бол хуучин шиг жигдэрчин сайхан өмнөх засгийн газар бэлэн юм дээр одоо хөрөнгөтэй мөнгөтэй өмнөх засгийн газар дээр 12-нд буусан шиг тийм одоо асар хурдтай ажиллаад байгаа зүйл гэж бас хэлэх байна. Одоо бошуу туулаа борондоо баста гэж энэ хүнд үед бол юу юуны хондорлог одоо ингээд шинжилнээгээ дахиад авах боломжгүй байна. Гэхдээ бол би нэг тийм онц дүн тавихгүй. За энэ зарим хууль за зарим байгууллага одоо ингээд бараг нэг тийм хэлбэрийн төдий агуулгаас байхгүй одоо үйл ажиллагааны ойлгомжгүй байгууллагууд байна. Жишээлбэл төрийн албаны зөвлөл гэж байна. Эхлээд төрийн албаныхаа зөвлөлийн гишүүдийг өөрчилдөг. Тэгэл төрийн албаны зөвлөл ерөөсөө улс төрийн намын захиргаар үйл ажиллагаа явуулдаг. Ийм төрийн алба гэж нэрлэх хэрэг байна уу? Энэ бол одоо ямар ч утгагүй ийм тогтолцоо болсон шүү дээ. Та одоо яг миний төрний хэмжээ асуудал урсаад ирлээ шүү дээ. Төрийн албаны зөвлөл чинь үндсэн үйл юм эрхэмлэн байгуулах гэдэг багхгүй миний энэ. Энэ таны бодлоор бол сонгон шалгалтын засаг гэдэг чинь. Тэгээ төрийн албаны зөвлөлн дээр 9 ерөнхийлөгч эзэмшил үйлчин дээр төрийн албан хаагчдыг сургах, шалгаруулах, сонгон шалгуулах асуудлыг бие даасан хараад бүрэн эрх мэдлийн байгууллага энийг нь одоо олон шат дамжлагтай сонгон шалгаруулж өөрийг нь сонгодог. Тэрийг нь үндсэн хуулийн цэцэрхүү юм байна шүү дээ. Тийм үндсэн хуулийн цэцэрхүү. Нэг ном ингээд шууд хамжилдаг биш. Үндсэн хуулийн цэцэрлэл болно. Тэгэхээр нам томилчгарч одоо нам бол болсон хүчнээ байршуулахын тулд хэрэглүүр болгоод байна шүү дээ. Албыг бол. Одоо энэ коммунист хятад улс хятадын коммунист нам одоо нэг намын тогтолцоо дуусч гисэн.
сонгон шалгаруултыг ямар нэгэн нөлөөгөөр юм уу гойхон хэсэг бүлэг одоо нөлөөлөх юм бол эрүүгээ хариуцах гэдэг хэрэгтэй. Энэ нь сонгон шалгаруултын хэсэг л. Сингапур, Солонгос, Тайван бүгд юм байна. Тэгэхээр ингэж тэрэнд бол Тайван, Хятад, Гонконг энэ улсууд бол энийг бол нэг үндсэн хуулинд бүр тодорхой заасан. Солонгос, Японд ялангуяа бол энэ төрийн тогтолцооны соёл, хэв маяг, дэг журам болоо суудсан. Яг тэрнийг дагдаг. Ийм тохиолдол. Эдийн засгийн хямралаас гарахын тулд та өнгөрсөн одоо ээлжид тусч уулын завсралгаар нэлээд олон уулзалтууд хийсэн гэдэг рүү ярьж илээ. Тэр нэрлэх сонирхоос өмнө яг эцсийн төгөлтийг та юу гэж харав? Хямралаас гарахад ямар гарцууд байна? Хямралаас гарахын тулд ер нь бол өвчлөлтсөн хүнд ямар харамж авдаг вэ? Им болоодаг. Тэр нь хашуун байдаг. Тарай тарьдаг өвддөг. За бүр хүндэрсэн бол одоо месаслидэг. Ийм л харамж аа. Эдийн засгийн хувьд. Тэгэхээр хүмүүст бол нэлээд одоо хүнд үе тулгарчаа энийг одоо тэгээд хамтарч тэр хамтарч давъя гэсэн. Хамтарч зохион байгуулалт давъя. Гэхдээ аль болохоор одоо эдийн засгаа бол эмчилнэ. Гэхдээ ард түмнийхээ нуруунд дээр яг л ард түмэн дээр бус тусуудаар шиг тийм баян чинэлийг хангалуун амьдраад байгаа юм алах шүү дээ. Тэгэхээр энэ чинэлийг хоёрын хоорондох зөрүү багсах. Тэгэхээр төр үйлчлсэн шиг үйлчлдэг болох. Жишээл Германд 300 мянгаас дэш яваад бол 40% татвар төлж байна гэж үзэл та тийм ээ. Яагаад гэдэг вэ гэхээр шударгасны зарчим энэс дэш орлого олж байгаа юм бол төрөөс илүү үйлчлэгээ хүртэж байгаа. Энэ хүмүүстээ илүү сайн төр үйлчлэх ёстой. Тэгэхээр татвар авал энэ хүмүүс нийгмийн баялгаас илүү хүртэж байгаа учраас илүү төлөх ёстой гэсэн зарчим болж байна. Энэ өөрчлөлтийг бол одоо Америк нэгдсэн улсад Хиллари Клинтон төвшүүлж байгаа татврын бодлого гэсэн тийм байна. Маш өндөр баян чинэлэг улсуудаа илүү одоо татвар төлөвлөе. Герман, Скандинаваар дэлхийн нийтийн чиг. Харин тэр хүмүүстэй тэр үйлчлсэн шиг үйлчлдэг, зардал хэрэглэгүй, татврын байцаагч очоод дарамтлаад байдгүй, одоо бизнесийн орчныг нь доктортой сайжруулдаг, тэд нартай үйлчлдэг одоо шагнадаг ийм өстой асуудалгүй болгодог, гадаад дотоод явахад дэмжлэг үзүүлдэг, тэр паспорт массортыг олгодог. Тийм төрөл үйлчлдэг, харин тэрний төлөө татвараа авдаг ийм тогтцоо хийж улсаар ирүүлж байна гэж. Ер нь татврын бодлогын хувьд үздэг. За дээр нь бол одоо би нэг тодорхой эдийн засгийн санал үзсэн. Нэмэгдсэн үрдгийн албан татврыг худалдааны татвар болгоод бууруулчих. Татврыг олон шаталтай болгоё. Ингээд жижиг ирэхээр компаниудаа жижиглээд энэ компаниуд томрох болцоолгоё. Компаниудаа шаардлагатай юм одоо өгдөг байлгая. Тийм ээ? Дэмждэг боллоо. Зээл, хууль, санхүүгийн бүхэл орчноор энэ бизнес эрхчлэгчтэй доктортой орчин бүрдүүлээ, дэмжлэг үзүүлээ, юмыг өгдөг болъё. Тэгээд л яг татвараа бол авдаг авъя. Тэр нь бол нөгөө бүх шатанд байдаг авилгал ялгуул хүн цогцол учруулад байдаг юмнуудыг таслан зогсоогоод харин татвараа бол авдаг гэсэн. За баярлалаа танд. За. Сонирхолтой ярилцлага өгнө үлээ. Баярлалаа үзэгчтэй. Төрөлөг өндөрлж байна.